зарим нэг инженер нэртэй сүгэмцрүүд байгаа. Энэ тэнд төсөл хөтөлбөр хусч явдаг хогийн шаарнууд байгаа. Одоо их хурл сонгогдсон. Нам дамжиж явдаг. Ийм одоо хүний адаг болсон нөхдүүд иргэдийн энэ агаарын бохирдол дээр ингээд улс төр хийдэг ийм гавхгүй нөхдүүд байгаа. Тэгээ энэ нөхдүүдэд би сандаж хэлэхэд наад улс төрч нь бол хол явахгүй. Би тэр инженер нэртэй сүгэмцрийн дэвсэн дөрөгт 28 онд очиж дэвснэ гэж бодож байгаа. Амлаж авч байгаа. Тэгээ хэн нь бодлого зөв, хэн нь одоо иргэдийн төлөө хэн нь юу хийсэн бэ гэдг нь гарна. Тэгэхээр энэ агаарын бохирдол одоо хүний өхөл ийм зүйлүүдээр бол улс төр хийдэг үл их тийм утгагүй зүйл. Зөвхөн нэг зүйлийг би одоо өстө нэг мод тогтчоод хэлчихье. Сүүлийн 2 сар агаарын бохирдлоор амь нас эрсцэн тохиолдол одоо бүртгэгдээгүй, би сонсоогүй байна. Энэ бол одоо бидний бас энэ хагас хогс руу шилжсэний бас нэг том одоо үр дүн гэж